Францад 120 гаруй тий эрүүл мэндийн даатгалын тогтолцоогоо ялангуяа улсын эрүүл мэндийн даатгал маань нөхөж чадахгүй байх гэсэн үг шүү дээ. Энэ хувийн тэтгэврийн одоо нэмэлт даатгалын тогтолцоог юм хэрхэн нэвтрүүлэх хэрэгтэй гэж та боддог вэ? Хамгийн чухал болсон санагдаж байгаа. Тэгэхээр тэрэндээ залуучуудад би захиж хэлэхэд бас тий одоо та түрүү хэллээ шүү дээ өөрөөхөө дураараа авах гэдэг юм тий ажилдаа зас орчлоо очихгүй ч гэх юм уу тий хэрвээ зүгээр яг хоо энэ цаг хугацаа боломжийг өшөө товчлоод илүү өндөр амжилтанд хүрсэн байх байсан ч байж магадгүй мэдгүй тийм ээ. За тэгэхээр удирдлагын нүдээр харахад одоо энэ орж ирж байгаа шинэ залуучуудад ер нь ажиглагдаад байгаа нэг сул тал юу вэ? Ер нь нийтээрээ нэг юм шүү гэд хэлчихээр лайк, subscribe дарахаа битгий мартаарай. Бүгд нь өглөө өдөр оройн дөрвья. За Темкад одоо YouTube сувгийн маань зочинтой подкаст дугаар 4 эхлэхэд бэлэн болоод байна. Бид нэр өмнөх дугаар дээр даатгалын салбарт орж ирээд удаагүй шинэ залуу үеийн төлөөллүүдээс сонссон билээ. Харин өнөөдрийн дугаар дээр даатгалын салбарт 20 гаруй жил ажиллаж буй. За ажиллахдаа даатгалын сонирхолтой хэсгүүдээр ажилласан Монгол Улсын их сургуулийн даатгал эдийн засгийн хөтөлбөрийн багшаар холбоонд гүйцэтгэх захирал, даатгалын компанид гүйцэтгэх захирал, сангийн яамд даатгал бодлого зохицуулалтын газарт төслийн зөвлөхөөр. За харин одоо Монголын даатгалын зах зээлийн холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж буй ноён Жавхан цагт хүрэлцээрээ байна. За танд өнөөдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Маш их баярлалаа. Өөрсөнд баярлалаа. За тэгэхээр хоёулаа өнөөдөр мэдээж одоо даатгалын салбар дээр 5 олон жил ажилласан учраас даатгалын талаар ярилцъя гэж бодож байна. Тэгээд дээрэс нь боловсрол залуучууд гэдэг ерөнхийдөө сонирхолтой сэдвүүдээр ярив. Тэгэхээр хамгийн дөрөнд даатгалтай холбоотой асуултаар эхлүүлье. За тэгээд монголчуудад болохоор даатгалын мэдлэг эцдэр үеэс болохоор лам хорхтаа залбирах, уул усандаа одоо амьдралын зам мөрөө даатгах байдлаар ингээд сольжж ирсэн юм байна. Тусгаар тогтносноос хойш бол нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал одоо энэ тэтгэвртэй холбоотой даатгалын мэдлгүүд бол ингээд авч явж байгаа. Хувийн даатгалын хувьд болохоор одоо иргэд ийм мэдлэг болохоор жолооч хариуцлагын албан журмын даатгал. За тээврийн эрсдлийн даатгал гэдгээр ингээд мэдлэгтэй болоо явж байгаа юм байна. Тэгэхээр одоо үзэж байгаа иргэд байгууллагын хүмүүс болохоор ер нь даатгалын талаар бол та нэг иймэрхүү ойлголттой байгаарэ. Ийм үзгээс хараарай гэсэн нэг тайлбарыг та өгч подкаст эхлэе. За. Өнөөдөр сонирхолтой подкастт өөрсөнд баярлалаа. Өмнөх дугаараас бас харсан. За, манай энэ даатгалын зах зээлийн салбарын нөхцөл байдал бол одоо бас одоо харьцангуй сүүлийн үед одоо хурдтай хөгжиж байна. Хүмүүс ам бол айгүй сайн мэддэг болж байгаа. Ер нь бол зүгээр одоо саний таны хэлдгээр бол одоо бөө мөргөл тэнгэртэй даатгадаг байсан тийм ээ. Тэгэхээр альва нэг зөвлөлд нэг хүнлэнгийн 3 дахь нэг тал руугаа шилжүүлж нэг санаа амардаг юм бол байсан тийм ээ. Тэр л бол одоо ингээд нэг сүсэг бишрлийн юм бол яг бодтойгоор бодтой мөнгө төлөөд санд одоо хоригдлол үүсгээ тийм ээ. Тэр сангаас нь одоо хохирогч нарт нь хохирлыг өгөөд ингээд явж байгаа энэ тогтолцоор бол шилжээд бас бид нар жоохон яг үүндээ голоод байгаа болохоос би бол айгүй сайн одоо сурж ийн гэж ойлгоод сольж байгаа тийм ээ. Одоо бид нар хэдэн зуунаар хөрөнгөний зах зээл, мөнгөний зах зээл тийм хөгжлөөр бол хэдэн зуунаар хоцорцоол гэж ярих гэдэг шүү дээ. Босод одоо тэгсэн чинь бол даатгалын салбар ингээл босод юм маань одоо энэ харьцангуй хурдан гүйцэж байна босод салбарууд маань тийм. Одоо юу гэдгийг даатгуулаад одоо жишээлбэл жолооч хариуцлагын даатгал гэж саний хэлж байгаа тэр хуулиараа заавал даатгуулаад явах хэвээр тэмгүүтээ хохирол даатгалын компаниар гаргуулцдаг тийм ээ. Өөрөө төлөхгүйгээр хариуцлагын даатгал гэдэг. Энэ гоё юм тогтолцоо гэж одоо болиулын гэх юм бол жишээлбэл хүмүүс бөө эсэргүүцсэн шүү дээ. Заавал байх хэвээр юу яриад байгаа. Төрийн байгууллага чинь гэх юм бол энэ чинь удаан үйлчлэгээтэй хахуултай болно тийм ээ. Хурдан бизнесийн байгууллага ингээ хурдан ийгээд хараа их хайтайхан байна гэдэг. Одоо бүгд нэг жолооч нар бол тийм сурчлаа шүү дээ. Нэг 12 жил болоход л одоо ингээд соёл тогтчлоо шүү дээ. Яг энэ шиг ингээд одоо дахиад нэг 10-20 жил болоход бол олон даатгалуудаараа соёлжоод явна гэж харж байгаа. За хувийн даатгалын компаниуд маань болохоор ердийн даатгал, амьдралын даатгалыг ингээд салаалж байгаа. Сүүлийн үед даатгалын компаниуд бас шинээр их орж ирж байна тийм ээ. Тэгээд тээврийн хэрэгсэл жолоочийн хариуцлага гэлтгүү маш олон төрлийн бүтээгдэхүүнүүдийг бол даатгалын компаниуд зах зээл дээр нэвтрүүлсэн байна. Тэгэхээр иргэд ганцхан жолоочийн хариуцлага тээврийн хэрэгсэл гэлтгүү, гинтээ бас бол эрүүл мэнд хариуцлага гэдэг олон төрлийн бүтээгдэхүүнээр одоо сонгон үйлчлүүлэх боломжтой болохын тулд даатгалын компанид хөрвүүлж одоо иргэдийг соёнгийг өргөх хэрэгтэй юм уу? Иргэд өөрсдөө судалж мэдээлэх хэрэгтэй юм уу? Эсвэл одоо хууль зохицуулалт дээр бид нэр ажиллах шаардлагатай юм уу? Эрен бол аль нас нь эхлэх хэрэгтэй юм бол? За.
Сая таны хэлдэг одоо олон амьдралд одоо шаардлагатай тий. Одоо алхам дотомл шаардлагатай. Одоо юу гэдгийг нийгмийн харилцаанаас саль хамаарат байна л да. Одоо жишээлбэл соёлоо дагаад одоо жишээлбэл эдийн засгийн хөгжлөө бас дагах юм байна. За юу гэдгийг одоо гадагшаа аялах чаа бол аялын даатгах шаардлагатай юу? Шаардлагатай шүү дээ. Даатгалгүй бол одоо энэ хүн бас хаан даатгуулах уу гэдгээ бодож байгаа сонголтоо хийхээс биш нь даатгалгүй явна гэх юм бол бас одоо айдаг болсон шүү дээ, тийм ээ. Тэгээд одоо машины жолооч хариуцлагын даатгалын хугацаа дуусчлаа гэх юм бол машина барихгүй тэгсээс таксидад явъя гэдэг тийм соёл руу тогтно орно. За тэгэл одоо барилга барих гэж байгаа хүн бол бас л барилгын бизнес угсралтын үед бас хүн амин эрүүл мэнд бас яадаг үлээ те. Бас эн чинь бизнес хийх гэсэн биш баар асар их өндөр төлбөрт бас насаараа хүний одоо амнаас эрүүл мэндэд тохирол очруулчаад тэрийг төлөө суух уу гэдэг асуудал бодогдсон те. Өөрөөс л ингээл нийгмийн харилцааны явцад угаасаа л бүгдээрээ л эрслээ шилжүүлэхэд суралцаал байна л да. Тэгэхээр энийг бол угаасаа яг хүмүүсийн ухамсарт найдаад орхихоос илүүтэйгээр аливаа улс орн ялангуяа өндөр хөгжилтэй улс орнуудыг хараад байхад бол угаасаа хүмүүсийнхаа ухамсарт гэдэг одоо сэтгэлээрээ гэдэг шиг ингээд өөрсдөө даатгуулахыг хүлээгээд ингээд даатгалын компани суудаггүй маань. Ерөөсөө л бодлого боловсруулагч, регулятор байгууллагууд, зохицуулагч байгууллагууд тийм ээ. Ер нь угаасаа бүгдээрээ л ерөөсөө л хин нэгний эрх ашигыг хөндөд өгдөг учраас заавал даатгуулахыг шаарддаг. Тэгэхээр тэр лүгөө л орно орчиж яваа. Зөвхөн юу гэдэг жишээлбэл хоёлоо бодоод үзье л да. Францад 120 гаруй тий албан журмын даатгал байна. За тэгээ Сингапур гэл Азад бас 100-аад байна, 80-90-д байна. Тэгэд манай Монгол улсад л одоо жишээ нь хэрэгжүүлээд явах юм бол стандартаа бариад явах юм бол 20 гаруй албан журмын даатгал байгаа байхгүй тий заавал даатгуулах хэрэгтэй. Тэгэхээр эн чинь цаанаа яагаад байгаа вэ гэхээр бүгд л дандаа хүний эрх ашигыг хамгаалж яадаг тий. Одоо бид нар хамгийн гой сонгодог жишээнүүдээр хүмүүстэй болвол их юм бол та бүхэн эмчд үзүүлээхэд одоо эмч алдаа гаргалаа гэх юм бол тэр эмч нарыг хамгаалаад цаана өвчтнүүдэд хохирол учруулах юм бол эмч биш эмчийн өмнөөс даатгалын компани төлөх нь тий. Тэгэхээр зам дээр явж байгаад одоо таны машин мөрчлөх юм бол тэр хохирогчд явган замын хохирогч байна уу эсвэл зам дээр жолоо барьж байгаа таныг хохирол учрууллаа гэхэд тэр жолоо хохирол учруулсан хүн чинь даатгалцсан л байж ах юм бол тэгэхээр тэр хүний төлрийн чадвартай байна уу, чадваргүй байна уу, төлж чадхааргүй байна уу гэдгээс үл хамааран даатгалцсан байж хаад л хохирлын төлөгдөд шүү дээ, тийм ээ. Тэгэхээр угаасаа нийгэм нь өөрөө заавал даатгуулах ингээд хүний эрх чөлөөг дээдэлдэг ялангуяа хүний ихээс илүүтэйгээр хохирогч нарын эрх шийг хамгаалдаг тий. Тэр тал руугаа илүү тогтолцоо хүнээ боддөг юм байна тий. Тэр тал руугаа л даатгалуудаа шаарддаг. За тэгээд хохирогч нарыг гэлтгүүгээр жишээлбэл тухайн хүн иргэн өөрөө бас эрсдэх гээд байх юм бол одоо жишээлбэл саяны хэлдэг аялын даатгал ба шүү дээ. Аялын даатгалаар одоо чинь гадаад их зорчигчийн гадаад аялын хэм бүгд төр бүх аль ч улс оронд гадаад зорчигчийн эрүүл мэндийн даатгал шаардж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг даатгуулахгүй байх юм бол тэр чинь та өөрөө бас хин нэгэнд хохирол учруулах гэдэг 3 дахь улсад одоо иргэдэд бас хүндрэл төгөл учруулах гэдэг шүү дээ бас тэр хохирч биш юм а гэдэг. Тэр хүмүүст бас хохирол учруулах гэдэг шүү. Өөрөө арга гэрт чинь ямар асуудал гарах вэ те. Тэгэхээр таныг өөрөө ч бас хамгаалж байна те. Тэгэхээр ингэж улс орн иргэнээ бодох, хүнээ бодохдоо бас ингэж хуучлаад байдаг юм байна гэдэг зүйлийг хэллээ. Зөв. Тэгэхээр хууль зохицуулалтын тал дээр илүү сайн ажиллаж бүтээгдэхүүнүүдийг нэвтрүүлж өгөх нь тийм ээ. Та тэгэхээр нөгөө хуулийн төслүүдээр зөвлөхөөр шинжээчээр ажиллаж байсан. За жолооч хариуцлага албан журмын даатгалын хуулийн шинжилтээр ажиллаж байсан. Малын индексчилсэн даатгалыг нэвтрүүлэхэд л ингээл ажиллаж байсан тийм. Тэгэхээр одоо цаашдаа энэ албан журмын даатгалд оруулах, хууль зохицуулалтаар нэмж оруулах бүтээгдэхүүнүүд ямар бүтээгдэхүүнүүд байвал ер нь төдгөө зүгээр бол. За одоо яригдаад байгаа одоо нэг жоох удаад байгаа хуулиуд бас байгаад байгаа. Тэд нар маань яралт гаргах хэрэгтэй. Жишээлбэл одоо эмчийн хариуцлагын даатгал бол эрүүл мэндийн яам дээр бас тийм манай санхүүгийн зохицуулахаар ч гэсэн хамтраад ажиллаж байгаа даатгалын холбоодууд манай компаниуд маань саналаа өгж байгаа. Тэр эмчийн хариуцлагын даатгал бол маш нэгдүгээр яралтай хэрэгтэй. Мэргэжлийн хариуцлагын даатгалууд дотроос олон мэргэжлүүд бол бусдуудад хохирол учруулах гэдэг тийм ээ. Тэр хохирогч нар үүсэх гээд байдаг. Тэрийг яг өөрөө хангалттай барагдуулж чадахгүй байгаа гэдэг ийм тохиолдолд бол одоо төрн улс орн нь болохоор одоо ингээ заавал зохицуулалт хийж өгөөд тэднийг нь хамгаалаад тухайн мэргэжлийг эрхлэх юм бол тухайн ажлын үргийг гүйцэтгэх юм бол заавал даатгалтай байх шаардлага тавьдаг олон улсын жиргэл орж байгаа гэсэн үг байхгүй. За тэгэхээр хүнээ бодох ч л байх нь тэрнээс бол айлын даатгалын компанид нэг орлого оруулах гэдэг асуудал биш тийм ээ. Тэр энэ дашрамд хэлгээд бас гөр манай даатгалын салбарын бол мэдж байгаа. Бусад энэ салбарын хүмүүс бас энэ зах зээлийг бас сайн мэдэхгүй байгаа хүмүүст бас мэдээлэл өгөхөд энэ даатгалын компаниуд ашиг олдог уу гэвэл тийм одоо жолооч хариуцлагын даатгал, тээврийн даатгал гэл тийм
Ийм одоо олонх маасаар даатгадаг даатгалууд дээр бол ерөөсөө алдагдaltaй гэхэд биш юм ахэд ашигтай биш юм ахэд алдагдaltaй биш нэг тийм балансыг барьж явдаг юм а гэж хэлэх гээд байгаа. Яагаад тэгэхээр даатгалын компаниуд олон улсад тэрний харьцаануудыг аваад үзэхээр ерөөсөө хөрөнгө оруулалтын орлогоос даатгуулагч нараас мөнгө олоод тэр мөнгөөр одоо нөөцийн сан байгуулад тэгээд одоо буцаагаад хөрөнгө оруулалт хийж байгаа шүү дээ. Тэгээд сул чөлөөтэй мөнгө хөрөнгөний нөхөн төлрүүлж гарахаас өмнө тэгээд тэндээсээ хөрөнгө оруулалтаараа ашгаа олдог болохоос биш тэрнээс бол орж ирсэн мөнгийг буцаагаад нөхөн төлбөр зарцуулдаг, нөөцийн санд байршуулдаг. Яг л ингээл харьцаагаа барьдаг байхгүй тий. Тэр иймийг бас мэд хэрэгтэй. За гэдэг мэдээллийг дундуур нөгчээ. Тэгээд одоо саяны миний эмчийн хариуцлагын даатгалаас гадна одоо үрийн тариалгын даатгалын хууль байна тий. Одоо жишээлбэл малын индексчсэн даатгал гэдээ бас ач холбогдолтой даатгал гэж дүгнээд байгаа. Дэлхийн банкнаас анх санаачлан гараад Монгол улсад байх шаардлагатай гэж яваа тий. Энэ өөрөө үр дүнгээ өгсөн гэж үзэж байгаа. Одоо бас улсын хурал дээрсэн өндөр авчин тийм ээ. Сая ус хуулийн дээр өөрчлөлт орж ийн. Тэгэхээр малчтад бол айгүй хэрэгтэй даатгал гэдэг нь ойлгомжтой байна шүү дээ. Яг энэтэй адилхан тариаланчдад бол бас газар тариалал эрсдэлтэй юу хэр эрсдэлтэй тийм ээ. Тэгвэл бас газар тариаллын хуулиа бас шинжлэх, тэнд хохирлыг яаж тооцоолох уу гэдэг дээр л одоо бид нар ажлын хэсгийнх ингээд толгой ажиллагаад байгаа болохоос бас л эрсдэлтэй бол тэнд даатгуулах шаардлагатай хүмүүс байна. Хохирогч нар гараад байна гэсэн үг тийм ээ. Хохирлын төлөгдөхгүй л ямар нэг байдлаар хэн нэгнээс тусламж гуйсан хүмүүс гараад байна л гэсэн үг. Тэрийг л даатгалын компани барагдуулдаг механизмыг л төр засаг олоод хуулиар хэрэгжүүлчих юм бол их амархан шийдэгдэх гэдэг байгаа байхгүй тий. За тэгээ цаашлаад одоо та бүхэн одоо миний яриан дээрс анзаарч байгаа бол хохирогч нар гэж үгийг айгүй хэлээд байна тийм ээ. Хэн нэгэн хохирж үлдээд байдаг тийм тохиолдлууд одоо жишээлбэл эрүүл мэндийн салбарыг бол одоо бүгдээр хэдүүлээ мэдж штэ тий. Баахан тусламж хэн нэгэн рүү хандаад байдаг тийм ээ. Тэгэхээр биднэрт эрүүл мэндийн даатгалын тогтолцоогоо ялангуяа улсын эрүүл мэндийн даатгал маань нөхөж чадахгүй байх гэсэн үг штэ. Тэгэхээр өндөр өвчлөлттэй тэр хавдар ялангуяа гинтийн шинжтэй богино хугацаанд илэрж байгаа хүнд өвчлүүд авдаг тийм гадагшаа даатгуулж байгаа эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүд төр өшөө гоё хямдхан сонголттой даатгалын компаниудын өрсөлдөөн дундаа сайн бүтээгдэхүүн гараад л байл да. Энэ нь бас өшөө сайжрах хэрэгтэй байна гэдгийг харуулж байна тийм ээ. Тэгэхээр их ач холбогдолтой даатгал байж байна. За тэгээд одоо барилга дээрээс одоо зарим нь бас амь насны хохирол гарч ийн. За олон нийтэд паблик руу бас машин дээр нь юм ундагч гэдэг юм уу тийм ээ, кран унах гэдэг юм уу, иймэрхүү хохирлууд маань бас их дуулдаж чинь тэр болгоны эзэн хохирогч нар нь бас яг хохирлоо багтуулсан гэж дуулдах байна гэдэг бол даатгалын шаардлага байгаа гэсэн. Дээрээс нь одоо та бүхэн бас анзаарч байгаа гамшигын тохиолдлууд ихсэж байна тийм ээ. Тэгэхээр гамшигын даатгал улс орнуудад ялангуяа одоо жишээлбэл бид нар ойрхны жишээнүүд бол Турк, Кан улсууд мэдэн шүү дээ тийм. Тэгэхээр улсуудад хохирол гарахад ерөөсөө төр засаг нь дандаа нөөц сангаа барж явах биш. Даатгалын компаниуд нь олон жил хуримтлуулсан даатгуулагч нарынхаа тэр хуримтлуулсан хөрөнгөөс л хохирлыг барагдуулаад явж явах тийм ээ. За тэгээд одоо сүүлд одоо хөвсгөлд байна уу, усад байна уу бас бас ингээл гал гараад байна шүү дээ тийм. Аймагуудын бас нөөц сангаас гаргая гээл ингээл иргэдийн төлөөчдийн хуралдаад шийдээд байх тийм. Энэ асуудлууд бол бас л зөв тогтолцоогоор явахгүй байна л гэсэн үг шүү дээ. Татвар төлөгчдийн мөнгөөр төлөөд авах гэдэг бол тийм ээ. Тэгэхээр эрсдлийн хуримтлалаас буюу даатгалын компаниудаа даатгуулаад тэндээс хохирол баргаж явах нь хамгийн зөв тогтолцоо байдаг гэдгийг хаанаа л ойлгох хэрэгтэй болчиход байна тийм. Түрүүн гал ярьсан яг гал командын байгуулагч өөрөө яг даатгалтай холбоотой үүсэж ирсэн байлаа шүү дээ тий. Тэр нөгөө нэг хауснууд ингээд шатдаг. Тэнгүүд даатгалын компаниуд нь ингэж очиж тэр хаусын галыг унтраагаад ингээд даатгалын нөхөн барагдуулдаг. Тэгээд сүүл дээрээ тэр нь за энэ ерөөсөө тусдаа компани байх юм байна, байгууллага байх юм байна гэдэг. Тэгээд галын тийм командын байгууллагууд үүсэж ирсэн байлаа. Тэгээд түрүүн таны хэлсэнчлэн тий хариуцлагын даатгалууд ер нь албан журам болох хэвээр одоо эмчийн хариуцлагын даатгал эмчнэр бас хүнл эмч нь бас санамсаргүй алдаа гаргана тий. Тэгэхээр энийг албан журмаар буюу энийг хариуцлагаар шийдэх ёстой юм байна гэдгийг ойлгох хэрэгтэй байна тий. Тэгэхээр даатгалын зах зээл дээр та ингээд маш олон даатгалын бүтээгдэхүүнийг ингээд төлөвлөж оруулж ирэхэд бол зөвлөж шинжилж ингээд ажиллаж байсан. Тэгэхээр энэ дундаас онцлон хувийн тэтгэврийн даатгалын талаар асууя гэж бодлоо. Энэ хувийн тэтгэврийн одоо нэмэлт даатгалын тогтолцоог юм хэрхэн нэвтрүүлэх хэрэгтэй гэж та боддог вэ? За одоо хувийн нийгмийн хамгаалалт өдрийн яамн дээр бас нэг юм хуулийн төсөл яваад байгаа. За өргөн баригт хариу болоог байгаа даа. Ерөнхийдөө бас ажлын хэсэг ажиллаад л бас янз бүрийн саналууд гаргаад бас одоо анх эхлэх гэж байгаа болохоор бас сайн судалцааж л байна л да. Тэгээ 7 хэмжиж нэг огт гэдэг шиг нэлээд л бас удаан бас ажлын хэсэг дээр ярилцаад байж байгаа. Тэгээ хувийн нэмэлт тэтгэврийн даатгалын агуулга зорилго болохоор яг тэгээд бид нар одоо бүх хүмүүс л нийгмийн даатгалтай ажил хөтөлбөр эхэлж байгаа тийм ээ. Хөлбөрийн гэрээгээр ажиллаж байхад нийгмийн даатгалаа заавал төлөөл явж идэг. Тэгэхээр эндээс заавал тодорхой хэсгийг нь заавал төрдөө биш тодорхой хэсгийг нь хувийн даатгалын компаниудад үйл ясыг гэдэг санаа
За энэ бол угаасаа бас эртнээс яригдж байгаад одоо яг ингээ хуулийн төсөл бэлэн болчиход байж байна. Тэгэхээр хуулийн төсөл дээр байгаагаар бол одоо аж ахуйн нэгж байгууллагууд заавал нийгмийн даатгалын төрийн байгууллагад даатгуулахаас гадна хувийн даатгалын байгууллагад бас нэмэлтээр эсвэл явандаа бол бүр өөрийнхөө төлж байгаа хувь хэмжээнийхээ заримыг нь сонголтоор хувийн тэтгэврийн даатгалын байгууллагад хувийн сангуудад тийм ээ өгөх юм бол зүгээр шууд ойлгогдох бах. Мэдээж бол давуу тал нь бол хурдан мөнгө өсөх гэдэг гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэр өөрөө жишээлбэл ер нь бүр зүгээр явандаа бүр ирээдүйд ямар болохыг нь хэлээ л да. Бид нар одоо хуримтлал нийгмийн даатгалдаа төлж байгаа тэтгэвртэй ирээдүйдээ тэтгэвртэй зориулж өгж байгаа мөнгө маань таны мөнгө шүү дээ тийм ээ. Тэгэхээр та тэрийг удирдана л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр чинь юу гэдэг юм хаана байршуулах одоо жишээлбэл Google-ийн хувьцаанд гэдэг юм уу, Tesla-гийн хувьцаанд гэдэг юм уу тодорхой хуваар өсгөх боломж нь бол танд одоо нийгмийн даатгалын санд өгсөн байхад бол боломж байхгүй шүү дээ. Тэгвэл та ер нь бол өөрийнхөө хуримтлалыг бол тэгж удирдах боломжтой тийм. Хин нэгэн одоо хөрөнгө оруулалтын сангуудад байдгүй хомкод байд юм уу тийм ээ одоо нэг итгэмжил үзүүлэл гарын үсгээ зурлаад тэр нь одоо мөнгийг нь сайхан удирдаад хүүгэр өсгөөд байх. Тэгэхээр таны ирээдүйн хуримтлал чинь өөрөө өснө гэсэн үг. Тэгэхээр одоо төрийн зүгээс ч гэсэн ачаал нь багасаад тэр мөнгө одоо баталгаатайч болно. Ялангуяа эрсдэлгүй зүйлүүдэд хөрөнгө оруулахын сайн дэмжиж өгөө заагалж байна шүү дээ. За нөгөө талаас таны хөрөнгө учраас та өөрөө барьцаалаад зээл авч болно. Одоо юу гэдгийг жишээлбэл Америкийн зарим мужийн сонголт энэ төр бол за таны одоо энэ cash surrender value буюу одоо энэ хуримтлагдсан мөнгийг бүр заавал тэр хугацааны эцэст ш бүр өөрөө наана нь авчиж болно. Тий. Тэгэхээр хуримтлуулаад өсгөөдөж болно. Эсвэл наана нь за тооцоолж хагаад мөнгөө буцаагаад авчиж болох нь байна. Хуримтлуулсан үгээ. За эсвэл бүр барьцаалаад 90% нь барьцаалаад хүүгүү зээл авах 2 жилийн хугацаанд ч гэдэг юм хүүгүү зээл авах. Тэгэх юм бол эн чинь бас том дэмжлэг байгаа шүү дээ. За тэгээд одоо мэдээж өшөө сайжрах юм бол одоо энэ Сингапурын жишгийг энэ төр бусад орны жишгүүдийг бас манайхан судлаад байдаг. Тэр бол арай болоогүй. Бас л яваанда ямар болох вэ гэвэл бас л одоо нийгмийн даатгалаа төлөөд байгаа тэр мөнгө чи таны хуримтлал тий одоо банкны хугацаат хадгаламжтай адилхан одоо ингээл явж гин гэсэн үг шүү дээ. Тэгээд тэр маань өөрөө ипотекийн даатгалын одоо би биш юм ахэд миний хүүхдүүд бол яг тэр мөнгөөрөө ипотекийн даатгалын байрныхаа урьдчилгааг хийж өгнө л гэсэн үг шүү дээ. Тэгээд одоо тэр мөнгөний шууд одоо барилгын компани руу орчихно гэсэн үг биш. Шууд оруулаад тооцож болдог болох бах. Эсвэл зүгээр шууд тэнд баталгаатай мөнгө нь байж байгаа. Одоохондоо бол зүгээр баталгаа хэлбэрээр л ирээдүйд одоо баталгаагаа үргээ гүйцэтгэж чадна гэдэг баталгаа нь өөрөө тэр санд хуримтлагдсан байгаа гэдгээр л тэр сан нь өөрөө таны төлөвлөмж чадварыг илтгээд байж гэнэ л гэсэн үг. Нэгсэндээ хөрөнгө оруулалт нэг юм болно шүү дээ. Мөнгөө байнга удирдна. Тэгээ хүү өгөөж нь орж байгааг ингээ хараад байж байгаа шүү дээ. Тий, тэрэндээ өөрөө одоо бас ингээд итгэмжил үзүүлсэн учраас одоо хэрвээ яг нэг хөрөнгө оруулалт бас баг зэрэг эрсдэл байж болно шүү дээ. Тэгэхэд бол та өөрөө гомдлгүйгээд гар үсгээ зурцсан тийм ээ. Эрсдлээ өөрөө хүрсэн шүү дээ. Тэгэхээр чин аль болохоор эрсдэлгүй газар санал болгоно. Тэрэнд нь өсгөөд хурдан өсгөөд байх юм бол өндөр тэтгэвэр авна л гэсэн. Ирээдүйд их мөнгөтэй болоход өөрөө оролцно гэдэг чинь бүр их сонирхолтой. Одоо амьдралын даатгалууд энэ бүтээгдэхүүнийг борлуулж байгаа. Одоо манай даатгалын компаниуд сонголттойгоор бас хийж байгаа. Тэгэхээр даатгуулагч нар өөрсдөө яг зүгээр нийгмийн даатгалын тодорхой хувьас бол одоохондоо бол ингээд зах зээл бас яг бүрэн хөгжиж төгөлдөр төлөвшөөг байгаа учраас тийм ээ. Нийгмийн даатгалын байгууллага бодлогын зүгээс бол хувийн даатгалын компаниуд руу одоо төлж байгаа хувьяасаа тийшээ шилжүүлэх гэж бол болохгүй тийм ээ. Эрсдэлтэй цаг зохицуулт байхгүй. Тий, зохицуулт бол байхгүй байгаа. Тэгэхээр ер нь бол явандаа бол болно. Одоохондоо бол зүгээр төлдөг нийгмийн даатгалаа заавал одоо тэр албан журмаар төлдгийг бол төл дээрээс нь нэмээд таавал нэмэлтээр төлж болно гэдэг хууль нь яг одоо саяны хувийн нэмэлт тэтгэврийн хууль шүү дээ тийм ээ. Тэгэхээр одоохондоо бол нэмэлтээр сонголт даатгуулах боломж бол нийгмийн даатгал төлж байгаа хүн ч байна уу, гүйч байна уу, ямар ч иргэнд бол угаасаа л хувийн даатгалын компаниуд одоо 3 даатгалын компани тийм амьдралын даатгалын компани буюу урт хугацаанд ирээдүйдээ тэтгэвэр тэтгэмж авах даатгуулах тийм амнасаа хамгаалах юм гоё даатгалын бүтээгдэхүүн гараад ирсэн байна. Та бүхэн бас даатгалын компаниудын сайтуудыг бас ороод нэг заваараа бас хараад хараа тийм ээ. Одоо ууган даатгалын компани нь National Life гэдэг даатгалын компани нь үндэсний амьдралын даатгалын компани нь хоёр дахь нь за Mandal Life гэдэг даатгалын компани байна. Бас одоо нийлээ өсөлттэй яваа шинэлэг бас даатгалын компани. За бүр дөнгөж саяхан бас Mobile Life гэдэг Mobicom корпорац маань бас даатгалын салбарт бас энэ бас хөрөнгө оруулалт хийгээд даатгалын компаниос амьдралын 3 дахь даатгалын компани. За эдгээр үйлчлэгээ бол одоо маш их анхаарал татнаа. Ялангуяа их инновац технологийн дэвшлийг их харуулах бах. Энэ өөрөө ч их сонирхолтой даатгал залуусууд
залуучууд бол бүр их сонирхороо бидний үеийнхэн бол одоо нийгмийн даатгалаараа ойлголт даатгалаад төсөөлж штэ. Тэгтэл одоо залуу үеийнхэн бол бүр илүү энэ амьдралын даатгалыг судлаад явах юм бол бүр гоё боломж сонголтууд нь их болох байх. Тэгэхээр олон сонголттой болж байгаа юм тий. Заавал баригдмал биш тий. Өөрөө сонирхоод судлаад тэгээд маш сонирхолтой амьдралын даатгал буюу урт хугацаанд таныг хөрөнгө оруулах мөнгийг ингээд хүүхдээ ингээд хөрөмтлүүлэх энэ даатгалын бүтээгдэхүүнүүд бол дэлгэрч байгаа юм байна. Тэгэхээр даатгалын хэсгийг бас тодорхой хэмжээнд тавилаа ярилцлаа. Одоо тэгэхээр энэ боловсрол залуучуудтай холбоотой яриаг оръё. За таны хувьд 10 гаруй жил их сургуульд даатгалын мэргэжилтнүүдийг бэлтгэсэн одоо ингээд төгссөн сурагчдын даатгалын компанид ажиллаж явж байна те. Нэлээд олон сурагчтай баг шүү. Тэгээд өнөөдрийг хүртэл даатгалын салбарт шинээр орж ирж байгаа ажилтнуудад шинэ ажилтны сургалтыг бас зохион байгуулж даатгалын бүхийг мэдлэгийг ингээд ордог. Тэгэхээр залуучууд энэ салбарт карьерийн амжилт одоо гаран явахын тулд хамгийн түрүүнд юуг сурж, юуг бүтээх хэрэгтэй гэж та боддог вэ? За сургууль төгсөөд ирж байгаа оюутнууд тийм ээ. Одоо төгсөгч нар ингээд ажлын байран дээр гараад л тэгээ яг юуг анхаарах хэрэгтэй вэ гэдэг нь шүү дээ тийм ээ. Тэгэхээр мэдээж одоо англи хэлний шаардлага бол угаасаа оюутан байхдаа юундаар бол 10 жилдээ бол ер нь сурлаад бүгд л мэддэг болчих тийм. Анкетыг бол ингээд харахаар бол угаасаа бүгд англи хэлийг тавьсан байна. Тэгээд үнэхээр уулзаад үзэхээр бол угаасаа бүгдээрэнд байна. Тэгэхээр одоо цаашаа хэл одоо тэр дээрээс нь боловсролынх нь одоо тэр дата тийм ээ одоо AI-г ойлгох байдал энтрийг бол одоо ярилдаг болсон байна. Залуучуудтай бол тийм ээ мундаг болцоодсон байна. Зүгээр одоо шинэ үеийн залуусад одоо ерөөсөө яригадаад байгаа юм бол би зүгээр HR-уудтай ч усаг ажиллаж байна. Тэд нар ч гэсэн их асуух юм би тэднээс асууж юм тийм ингээд ер нь зүгээр боловсрол цаашаа энэ мэргэжлийнхаа салбар дах хүмүүсийг хөгжүүлэхэд сургалтуудыг төлөвлөхөд ч гэсэн тийм ээ харилцаа хандлагын ур чадрууд л айгүй их яригдсан байна тийм. Тэгээ одоо чинь бүгдээрээ л одоо ур чадруудыг нь бол тэгээд тэр рүүгөө диплом нь харуулчихж байгаа. Тэгэхээр ч одоо тэр нөгөө нэг харилцаа хандлагын тэр soft skills-ийг айгүй их анзаардаг болсон байна тийм ээ. Тэгээд мэдээж хандлага гэхээр ч одоо тэгээд бүгдээрээ л хувь хүмүүрэл одоо хандлага нь одоо муу хүн гэж байхгүй шүү дээ тийм ээ. Бүгдээрээ л нэг өөр өөрийн онцлогтой байгаа шүү дээ тийм. Тэгээ ямар илүү хандлага нь илүү хувь хүмүүсийн онцлог нь илүү ажил олгогч нар таалагдаад байна вэ гэхээр нэлийн л тийм юугаараа багаар ажиллах чадвар тийм ээ. Дээрээс нь тий багаар ажиллах ур чадвар дээрээс нь одоо нэг хариуцлагатай байдлыг айгүй их ядуулсан байна тийм. Тэгэхээр одоо залуучууд бол одоо бүгдээрээ л хариуцлагыг бол яг бүгдээрээ л уулзаад ярилцахад бол бүгдээрээ хариуцлагыг айгүй чухалчлаад бүгдээрээ цаг барьдаг энэ төр гэл ярьдаг тийм ээ. Тэгс мөртлөөс яг ингээл уусаал яваад ирэхээр нилээд ингээд мэдэгдээд ирдэг. Тэгэхээр тэрийг ер нь зүгээр төгсөгч нар залуучууд маань одоо энэ шалангуй энэ шинэ үеийнхэн маань одоо нэг жоохон арай өөрөөхөө дураар болсон шүү дээ тийм. Тий. Тэр юмнууд нь манай ажил болгогч нарт үнэхээр зовлонтой байгаа болтой. Тэгээд хамаагүй шаардлага тавихаар дараагийн ажил нь бэлэн байгаа шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө бас одоо гадаад руу ч их явцсан залуус байна. Дотооддоо байгаа залуучууд нэг цөөхөн хідэн залуучууд байна. Тэр дотроо чадварлаг залуучуудыг олоод авчих юм бол тэргээ барь тогтооно гэдэг бол манай даатгалын гэлтгүй энэ банк санхүүгийн салбарынхан бол ямар ч л одоо шилдэг залуусыг яваад авч үлдэх айгүй их одоо мотивацжуулах тэрийг авч үлдэх талаар ажлуудыг боддог болсон байна. Тэрнээс одоо яавал одоо ажлаас халчгүй дараагийнхын бэлэн байх уу гэдэг хүний нөөц бодохо болцсон юм байна шүү дээ тийм ээ. Хүний нөөц гэдэг чи одоо нэг баахан хүний нөөцийн ингээл анкетуудыг л нөөцлөд байдаг байсан байх гэдэг шүү дээ тийм ээ. Цаана зөндөө нөөц байгаа одоо чи болохгүй дараагийнх нь бэлэн байгаа шүү гэдэг шиг тийм байхаа бол болцсон байна шүү дээ. Тэгэхээр яаж эднэрийг урамшуулах вэ, алдахгүй байх вэ, ямарыг нь бас нэг шагнал урамшуулгыг нь хэтрүүлчихгүй шиг бас шагнаад байх уу тийм ээ. Ингээл боддог болсон байна шүү дээ. Тэгэхээр одоо тогтоон барих тал руугаа л илүү анхаардаг болсон байна гэж хэлэх гээд байгаа. Тэгээд одоо залуучуудынхаа хандлага нь өөрсдөө бас улан нийтдээ бол ингээд бид нар анзаарах байгаа болохоос бол тэр жоохон дураараа байгаад байна энэ төр гээд шаардлагыг өөрөөхөө хүлээж аваад тийм ээ байгаад байгаа нь бол нийтдээ л залуучууд бол хамаагүй ингээд шал өөр болоод байгаа тийм ээ. 90-ад оны 2000 оныхоо нэг бол би жишээлбэл харьцуулаад бодсон шүү дээ. Тэр үеийнхэн миний өөрийн ажилд орж явах үеийн интертэй харьцуулах юм бол залуучууд шал өөр төвшөнд ирсэн мундаг байна. Тэгэхээр одоо жишээлбэл бүр цаашаага ур чадваруудаас хувийн хандлагуудаас ч илүү бүр одоо дараагийн шатнд тэр нөгөө нэг технологийн дэвшлүүдийг сайн ашиглах өөрийгөө хөгжүүлэх ур чадвар хамгийн чухал болсон санагдаж байгаа. Тэгэхээр тэрэн дээр залуучуудад би захиж хэлэхэд бас тийм аль ч салбарт ажиллахаар байсан одоо технологийн дэвшлигээ
ашигладаг байх. Ялангуяа болж игэл тэр програм IT дата чиглэлийнхаа мэдээллүүдийг маш сайн ойлгодог байх тийм ээ. Тэгэх юм бол бүр одоо тэгээд бусдаар болог басаа наазахын одоо хил харилцаа шаардлагууд бол бүр наазахын болсон байна дөө. Одоо бүр технологийн мэдлэг илүү шаардлагатай болсон юм болоо. Тийм ээ тий. Тэгэхээр ихэнд бол ер нь хариуцлага хамгийн чухал юм байна. Заавал нэг ур чадваруудыг төлтгөө угаасаа л бакалаврын диплом ингээд аваад ирж ур чадваруудаас сураад ирж байгаа залуучууд ажилдаа хариуцлагатай байх нь бол номер 1 юм байна гэж чи зөвлөж байна тий. Тэгээ хандлага байна тий, харилцаа хандлага. Тэгээ гуравт нь технологи. Одоо заавал нөгөө нэг энэ диплом дээр бакалаврын дипломын дээр ч юм уу бичигдсэн мэргэжил заавал ашиглах шаардлага болчихсон шүү дээ. Өөр одоо ур чадваруудыг суралцах, технологийн чадваруудыг суралцах нь бол заашгүй байна. Тийм ээ залуучууд. Та одоо ингээд гүйцэтгэх удирдлагын төвшөнд ингээд олон залуучуудтай ер нь ажилладаг. Тэгэхээр одоо шинэ үеийн залуучууд нэг ажлаас хашрах ам шинж ч юм уу нэг одоо та түрүү хэллээ шүү дээ өөрөөхөө дураар авах гэдэг юм те. Ажилдаа зас орчлоо очихгүй ч гэх юм уу те. Тиймэрхүү одоо байдлууд илэрдэг гэдэг. Тэгэхээр энэ залуучууд ер нь хэрхэн ажлын байран дээр удаан тогтоох вэ? Эдгээр залуучуудаа ер нь яаж чиглүүлэх зүгээр бол? За, би ч одоо учиргүй удаан гүйцэтгэх удирдлагын төвшөнд ажилласан ба шүү дээ. Яг хөө ингээд яг гүйцэтгэх захирал албан тушаал ингээд янз бүрийн байгууллагуудаар төрийн бас байгууллага холбоодоор ч хийлээ, даатгалын байгууллага ч хийлээ. Жишээлбэл даатгалын байгууллагууд бол яг олон ажилтнтай ажиллахад бол энэ асуудал бол аюул чухал санагдсан. Тэрнээс бол одоо би ингээд цөөхөн жижиг төрийн бас байгууллага холбоодоор ингээд цөөхөн ажиллагчтай ажиллахад бол дороо маневрлаад амархан л да. Зүгээр том байгууллага 100-аад ажилтан удирдах яхаа одоо тэр даатгалын компани дээр ажиллаж байхад бол ер нь бол жоохон наадах чинь бол яста асуудал юм байна лээ. Тэгэхээр тэрийг нь одоо жишээлбэл хүний нөөц центрлуугаал илүү сайн толгойг ашиглаж исэн байх. Би ч одоо нийт байгууллагынхаа төлөвлөгөөг анзаарч байхад ер нь бол зүгээр яхаа ажилчдыг тогтоон барихад бол тухайн юурахаа ажиллагч бүртгээл харилцаа хандлага өөрөө удирдлага өөрөө чиглүүлэл яваа тийм ээ. Одоо хэтэрхий хатуу шаардлага тавьж болохоо байлцсан байна. Тэгэхээр урд ажиллаа сайн хийгээд жишээлбэл одоо төлөвлөгөөгөө тавиад төлөвлөгөөндөө өөрөө хүрэх гэж байгаа бол тэрийг заавал богино хугацаанд нь дор дор нь хянан шалгаадах шаардлага байхгүй. Итгэл үзүүлэл явчихад тийм ээ. Тэгээд нэг бүр жилээр нь биш юм ахад нэг хагас жил улирлаар нь нэг ерөөдөө мэдээллийг нь аваад л ингээл ажиллахгүй бол одоо л тэгээд тэр өдөртөө цагтаа баригдана уу тийм ээ сардаа ажиллаа хийж гэнэ үү гэдэг чинь бас нэг тийм амар хараад байх биш. Өөр ингээд жишээлбэл одоо танай байгууллагыг аваад үзье л да. Би зүгээр бас ингээд анзаараад байхад залуучуудад ээлтэй байгууллага болсон энэ Миг даатгал гэдэг компанид одоо 5-7 давхар ажилладаг шүү дээ тийм үү. Тэгвэл тэр байгууллага ингээд одоо хараад байхад бол ажиллагчдын уян хатан төлөвлөгөөн дээр ч гэсэн бас уян хатан байгаад урт хугацаанд нь үр дүн гэр хэмжээд идэв юм уу. Тэгээд бас залуусынхаа тэр цаг барилтаас нь ахуулаад тэр зүйлүүд дээрээс ахуулаад тэр нэг ажлынхаа орчин байгаа уур амьсгал тийм ээ спорт тэмцээнүүдэд хамрагдж байгаа байдлыг дэмжиж хийдэг юм уу. Ингээд ажиллах орчныг нь залуучуудаа ингээд дэмжиж өгөхөөр ер нь яаж дэмжих үү гэдэг талаас хараад явах нь илүү хянахаасаа илүүтэйгээр ихтгэл үзүүлээд явах юм бол одоо илүү зүгээр болсон санагдаад байгаа. Тэр ч утгаараа би бас тэр нь аль болохоос итгээл явж исэн. Энд итгээл явах шиг л зүйл одоо хамгийн чухал юм болоо. Итгэл үзүүлэл дэмжиж явах нь ер нь зөв болж байна тийм ээ. За тэгэхээр анх ажлын байран дээр ингээд гарахад тодорхой төвшнөр ингээд чиглүүлж өгдөг нэгсэндээ коуч маягийн хүмүүс байдаг те. Анх нэг одоо залуу сургуулаа төгсөөл ажлын байран дээр ирдэг те. Тэнгүүл нэг хүн хүлээж аваад за ингэж ажиллаарай. За цаашдаа чиний карьер юм биш. Ер нь карьер төлөвлөлт дээр нь хүртэл ингээд чиглүүлж өгдөг хүмүүс бол хүлээгээ байж байгаа. Тэгэхээр энэ хүмүүс ер нь хэр чухал бай. Тухайн одоо салбарт үнэхээр амжилт гарах. Тэр одоо шинэ орж ирсэн залуу тэр салбартаа үнэхээр амжилт гаргахад тэр хүн ер нь хэр чиглүүлэг болж өгдөг бол эсвэл тухайн хүний өөрийнх нь л одоо тийм хандлага ур чадварууд тэр үнийг амжилтанд хүрэх болов. За ер нь бол одоо нэг ажил дээр гараад дөнгөж гарч байгаа хүмүүст бол ер нь ажлаа хавтлал нэг манаратаа нэг хэсэг нэг хугацаа байдаг шүү дээ. Тэгэхээр тэр хугацаанд бол зайшгүй тийм коуч чиглүүлэх тийм ээ ахлах төвчнийх нь байд юм уу одоо тэр нэг өрөөнд нь байж байгаа хүмүүсээс нь ялангуяа чиглүүлдэг тийм туршлагатай хүмүүсээс нь байх нь аюул чухал байгаа. Тэрийг энэ ажил болгогч нар бас нэлээд сайн хэрэгэлдэг бахоо. Би бол одоо жишээлбэл хуучин 8 даатгалд гүйцэтгэх захирал хийжсэн. Тэгэхэд бол бас л нэг хүнд нь бас ингээл чиглэл туршлагатай хүнд нь ингээд даалгаал өгжил байсан тийм ээ. Тэгэхээр
ер нь урдын удирдлагуудын лугаас барьдаг аргалдаа тэр бол их зүг байгаа даа. Жишээлбэл би өөрөө бас яг тийм байхгүй байжсэнтэй холбоотой. Одоо яг хоо мэдээж ингээл анх ажилд ороод ингээд явж байхад бол багш анхны ажил маань багш байсан. Тэгэхэд бол багшийн ажлыг бол угаасаа яг ингээд нэг миний мэрэгжлийн чиглэлийн багш хажууд байхгүй байсан учраас юу ихе мэдгүй олон жил ингээд алдаад яваад байсан байхгүй. Тэгэхээр одоо жишээлбэл тухайн чиглэлийнх нь хүн нь ижил дурсахтай хүн нь дээдлэлт нь хажуутлалт нь дээд албан тушаалтанд туслаад явж исэн бол асар их хугацааг товчлох юм байна гэдгийг бусад хүмүүсийн жишээн дээр анзаараад байгаа байхгүй. Яг тэр хугацаагаа тэгээд би өөрөө жишээлбэл англи хэлээ надад зөвлөх мэдлэх хүн байхгүй учраас ерөөсөө англи хэлээр л ялангуяа даатгалын шин салбарын мэдээллийг олж авахын тулд ном зохиол багтаа учраас өөрөө л англи хэлийг судлаад явж исэн. Тэгэхээр цаг хугацаа алдаагүй л дээ. Тэгэхээр харин ч зүг болсон байж магадгүй. Билехийн юмтай биш өөрөө шинээр чоолонжин болоод хэлж штэ англи хэлийг судлахаас байхгүй. Хэдэн жил сайн үджил байсан л да. Тэгэхээр хэрвээ зүгээр яг энэ цаг хугацаа боломжийг өшөө товчлоод илүү өндөр амжилтанд хүрсэн байх байсан ч байж магадгүй мэдгүй тийм ээ. Тэгэхээр ерөөсөө л тухайн ажилтан ажил дээр гараад зөвлөх чиглүүлэх тийм хүн коуч хүн тавиулаад одоо тэрнтэйгээ ажиллаж чадах юм бол тэр бол нэг 2-3 дахин замыг тавчилж өгнө шүү. Тэр бол хэрэгтэй шүү. Бас ажил болгоч нар ажилд орж байгаа хүмүүс ч гэсэн өөрсдөө энийгээ сайн анхаараарай гэж захий. Тийм. Шинэ залуучууд тэгэхээр ер нь коуч чинь хажууд чинь байгаа бол заавал тэр хүнээс юм асуугаад өөрөө ингээ баян оролдлого хийгээд эхний хэдэн жилдээ нэлээ одоо чармах хэрэгтэй байх те. Гэвэл орж ирж байгаа залуучууд жоохон тайван байх гэдэг ер нь харагдаад байдаг юм надад ч гэсэн. Тийм тайван ер нь юм одоо энэ залуучуудын хандлага нэг сайн мэдэхгүй байна л да. Тэгтээ нэг арай л тайван санагдаад байгаа. За тэгэхээр ер нь ямар хандлагатай хүн илүү амжилттай явна гэж та боддог вэ? Тэр хувийн характер шинжийнхээ үед тийм ээ аль болохоор нээлттэй тийм хүмүүс л одоо аягүй чухал болсон юм байна да. Одоо байна. Чадвартай нэлээд чадвартай хүмүүс байгаад байна. Тэгэл нэг хурд удаан хугацаанд ажиллах нь байгууллага дээр тогтворгүй байгаа ч юм уу анзаарагдаад байхад жоохон битүү дотгошоо хүмүүс л одоо явах. Интроверт гэдэг юм. Тэр чиглэлийн хүмүүс бол одоо жоохон улам нээлттэй болж өгөхгүй бол нийгэм ч өөрөө ганцаараа мэдлэгтэй байх сонир биш болсон байна тий. Асар олон талын мэдээлэл болоод авдаг болсон байхад одоо тэр дунд одоо ганцаараа мэдлэгтэй юм шиг. Тэгэхээр одоо аль болохоор нээлттэй байгаад байх юм бол тэр хандлага нь өөрөө зүг байх юм бол тэр ур чадвартай чадваргүй байна уу? Ямар ч ажлыг амжуулдаг болсон байна. Аль болохоор нээлттэй олонтойгоо олон тал руу ажилладаг open ажиллах шаардлагатай. Залуучууд нээлттэй чөлөөтэй асуудаг, чөлөөтэй ярилцдаг байдлаар хүн юм хэрэгтэй авах юм шүү дээ. Би ч бас интроверт хүн шүү дээ. Экстраверт болох гэж эхлэхчээж байгаа. Их нээлттэй л байх харагдаад байна. Нээлттэй байх гэж хичээдэг байхгүй юу? Энэ нэлийн дотгошоо юм байна. За сүүлийн үед залуучуудад энэ сошиал ертөнцийн нэлийн хэрэглээтэй болсон байна. Тэгэхээр энэ ер нь эерэг зөвлөө, сөрөг зөвлөө тухайн хүнд ер нь хэр нөлөөлж байгаа вэ? Ажил амьдралын карьерт нь сөрөөр нөлөөлж байгаа уу? Эргээр нөлөөлж байгаа уу? За сошиалын хэрэглээ одоо ингээд залуучуудад амар өндөр байгаа тийм ээ. Одоо за залуучууд бол бас тэр чигээрээ. За тэгээд ингээд миний үеийнхэн дуудасныхан байна. За ингээд Ахмад одоо жишээлбэл миний аав ич гэдэг ингээд харахад бол бас сошиал хэрэглээ бол амар өндөр болсон байл да. Тэрнээс ерөөсөө нийгэмд юу болоод байна гэдэг мэдээллийг авахгүй бол ерөөсөө бүр мэдээлэлээр цангацсан байдаг болсон юм байна шүү дээ тийм ээ. Юу гэдэг нь 3 хоног уцсгүй ч юм уу хөдөө 7 хоног явчаад ирлэх юм бол энэ чинь уцаа авах гал хурдан уцаа асаагаал сайн зэнэгтэй болох гал үзэн шүү дээ. Тэгэхээр нийгэмд юу болж гин гэдэг мэдээллийг авахгүйгээр нийгмээ мэдрэхийг бас айгүй хүсдэг болсон байна тийм. Юмнаас хоцрохгүй байх, юунаас хоцорсон байгаа бол зүгээр наа захын залуучууд бол жишээл ямар үг хэллэгнээс хоцорсон бол гэж бодох бах тийм ээ. Тэгэл шинэ үг хэллэг гарцсан бахаар нь тэгэл гайхаад байлтай биш гэж боддог бах л та. Тэгээ ажил дээр ингээд хараад бол ингээд бүр ажлын шаардлага болсон. Бүр одоо ажил хөдөлмөр эхэлж байгаа шинэ залуучуудад шинэ ажил дээр гараад байгаа залуучуудад бол бүр бас шаардлагатай болчиход байна тийм ээ. Тэгэхээр одоо өдрийн 8 цаг ажиллаа нухаад идэгээс илүүтэйгээр за нэг талаас илүү хугацаанд ажиллаа хийчихэд зарим хугацаанд нь бүр сошиал орох шаардлагатай ажлууд бас гардаг болсон юм шүү. Би бас тэгж анзаараад байгаа. Жишээлбэл манай зарим одоо ажилтнуудыг ингээд салбарын хүмүүсийг хараад байхаар ажил дээр очиод тал хугацаанд нь ажиллаа үр бүтээлтэй хийжээд тал хугацаанд нь сошиалоор ажиллаа хийж байна тийм ээ. Тэгэхээр тэр нь мэдээлэл нэгдүгээр авч ийн юу болж ийн эргэлтээ мэдэрч штэ тийм ээ. Юунд хүмүүс дуртай байгаад байна, юу руу татагдаад байна. За мэдээж маркетингийн менежер энэ төр бол бүр байнга сошиал авах шаардлагатай тийм ээ.
Гэтэл борлуулалтын хүмүүс одоо энэ юм тооцоол хийдэг хүмүүс ч гэсэн бас нэгэн дээр юу болж ямар хандлагатай болж ийн нөхцөл байдлаа мэдэрдэг болсон. Тэгэхээр бид нар бол угаасаа цаавшлыг бол угаасаа зайлшгүй ашиглах шаардлагатай. Тэрийг бол нэг буруутгаад авах шаардлага байхгүй. Бараг ажиллаа хийж байгаад нэг ажил болгогч нь бараг тодорхой хугацааг нь сошиалаар орж явах тийм ээ. Заавал гэртээ замдаа машиндаа тэр эрсдэлтэй үед машина гэртээ очиод гэр бүлтэйгээ цагаа өнгөрөөх тийм ээ. Тэр цагийг нь хомслоод байлттай биш. Бара ажил дээрээсэн сошиалыг ухаад мэдээлэлтэй болж явахын зөвшөөрж юмар тэрэнд нь бас алергихгүй байвал зүгээр юм шүү тий. Тэр бол юу болж ийн гэдэг. Тэгээд мэдээлэлээ тэнд чинь тэрөөс бол мэдээлэл эрэлтэл тэндээсээ л авах гэдэг гэсэн үг. Зах зээлээ мэдрэх тийм ээ. Тэгэхээр заяашгүй бүр нэг тодорхой цагт бол мэдээлэл авах шаардлагатай. Ажлын цагаасаа байх уу гэртээ очиод орой нэгээс болохгүй мэдэхгүй юм шүү. Тэгэхээр цаг үетэйг үйл нийлүүлэхийн тулд заавал юм сошиалыг хэрэгжилж байгаа юм зайлшгүй шаардлагатай. Тийм. Хобби мэдээлэл одоо би заримдаа өөрөө гэж уншилж байгаа. Зүгээр нь одоо нэг өөрийнхөө эмоцуудыг тавьж статусаа тавьдаг тийм хүмүүсийг бол би ерөөхдөө unfollow хийгээд очдаг. Unfriend хийгээд яах вэ тийм ээ? Unfollow хийгээд очдаг. За тэгээд хэрэггүй нэг хар мэдээллүүдийг тавьждаг. Эсвэл нэг бусдын давтдаг мэдээллийг тавиад сайтуудыг бол unfollow хийдэг. За тэгж байгаа л ингээл нэг шүүл төрдөж байгаа л үзэхэд бол ер нь нэг 2 цаг юм уу 1 цаг ороход бол жирийн одоо нэг үр ач холбогдолгүй 3 цаг орсноос илүүтэйгээр үр ашигтай л орчод байдаг тийм. Айгу шүүлтүрээ сайн тавьж ил явдаг. Тийм ээ тий. Хэрэггүй мэдээлэл оруулдаг одоо сайт юм байна. Тийм сайтууд бол тийм хүмүүс тий тэр хүмүүс. За тэр ялангуяа тийм нэг гэртээ сууж идэг тийм ээ нэг тийм бүтээлгүй байгаад байдаг найзууд байгаад байдаг шүү дээ. За тэд нар маань бол угаасаа эмоцол оруулаад байдаг тийм ээ. Тэр надад мэдлэг болохгүй шүү дээ. Тэрийг л одоо та нарт ч гэсэн бас тийм ээ. Аль болохоор дими юм оруулаад байдаг өөрийнхөө статусыг л оруулаад байдаг нөхдүүдийг бол unfollow хийгээд хогн мэдээлэлгээ үзчихээрээ гэж л захмаар. Тийм ээ хэрэггүй мэдээлэл оруулдаг юмнуудыг бол unfollow хийгээл тэгэл ерөн сошиалаар хэрэгжиж байгаа. Ер нь зөв юм байна. Энэ ч заяа шалгаад хэтрүүлээ хэрэглэх тохиолдол байдаг тийм ээ шин хэрэглэдэг. Тэр үеэр нь хэвийн зөв гэж үзсэн юм одоо. Болохгүй. Тэгэхээр хэтрүүлэн хэрэглэх ялангуяа 2 цагаас илүү ч юм уу бол надад бол бүр илүү шаардлагагүй байгаа. Өдөрт 1-2 цаг л байхад хангалттай болов тий. Тэрнээс одоо тэгээд оройн цагаар үзэх чинь нуяндаж шинэ нойрноос ахуулаад хараамууд нь тийм ээ. Тэгэхээр одоо залуучуудад бас захиж хэлэхэд бас бид нар хараагаа хурдан уутгаад байгаа гэдэг нүдний эмчнэр ярианаас анзаарч байсан тийм. Шинэ орондоо уцсаал ит явахаарай гэж л захиад та тийм ээ. Тэр л одоо ялангуяа гэрэл нь хурц гэрэл чинь харанхуйд тийм ээ гэрлийн унтрац үед уцаа авах ч юм уу тийм энэ аюултай одоо жишээлбэл орой унтахтай хүүхдүүдийнхээ бас орондоо уцаа авах ч магадгүй гэж одоо юунижний унтрааж байгаа байхгүй тийм ээ. Тэгээд энийг эцэг эхчүүд маань харахгүй залуу үеийнхэн маань бид нэр сошиал хэрэглэнийхээ хэтрэлтээс болоод нүдээ бас хараагаа мутгаад байгаа шүү тийм ээ. Ичтэй муудж байгаа шүү гэдгийг бас харуулъя. Тэгэхээр тийм юм байлаа. Яг ингээ харанхуй орчинд уцаа ингээд үзэхэд шууд нүд рүү тусч болох нүд амар ачаалт юм бэл. Тэгээд дээрээс нь залууч нөгөө компьютер дээр суудаг шүү дээ. Тэгэхдээ харанхууд компьютер дээр суух юм бол нүд амар ачаалт. Дээрээс нь ингээ гэрэл тусах шүү дээ. Дөнгө ачаалт бууд юм бэл. Тэгэхээр гэрэлтэй орчинд ер нь ажиллах зөв юм бэл л дээ. Тий. Утасны гэрэл өөрөө харанхуйд үдчихэж байгаа бол утасныхаа гэрлийг хамгийн бага дээр нь тавьж байгаа үзэхгүй бол жинк аюултай. Тэгэхээр одоо залуучуудын сэдвээр нэг сүүлийн асуулт нэг сонирхолтой асуулт асуух гэдэг. За манай үзэгчдийн дийлэх нь ер нь 25-аас 30 гэх юм залуучууд байгаа. Тэгэхээр энэ залуучуудад зөвлөгөө маягаар та одоо өөрийнхөө 25 нас дээр очивол яг юуг зөвлөх байсан бэ? Зөвлөгөө өгвөл. За одоо өөрийнхөө 25 насны үед бол би ухаангуул англи хэлээр үдчихсэн. Тэр бол зөв. Тухайн үед зөв. Одоо намайг хэрвээ та асууж байгаа бол одоо зүгээр яг 2000 одоо 25 та гэхэр чинь 2010 оны тий 2000-аас 2010 оны үед ярьж байгаа бол тэр үед бол ёстой би зөв цагаа зөв зарцуулсан. Одоо яг тэр үед очих юм бол миний өгшин зөв надад англи хэлээр нохоо зөв шүү л гэд хэлэн штэ зөвлөн. Яг өнөөдрийн байдлаараа одоо өнөөдөр би 25 та байхад өнөөдөр хэлж байгаа бол би за мэдээж бол англи хэл нь тодорхой дээрээс нь одоо жишээлбэл IT тий нэг бол IT салуугаа энэ дата тий одоо Excel дээр одоо шиг их тоон хөгжил дата одоо танай элементүүд ч бас энэ чиглэлээр бас энэ хэлж өгч байгаа шиг байна. Тэгээ энэ чиглэл рүү бас ухаангүй мэдээлэл хийж
цаг үеэр бол өмнө төрлөөр англи хэл мэдээлэл бас ажиллана. Хоёрт нь болохоор технологийн дата суралцаар ажилласан. Одоо жишээ нь гинчи мэрэгчлээ хүн байлаа гэхэд технологиос ур чадвар гэсэн. Нэгс дэ мэрэгчл биш ур чадвар болж. За та тэгэхээр удирдлагын төвшин гүйцэтгэх удирдлагын төвшинд бас олон жил ажилласан туршлагатай тийм ээ. Тэгээд таныг нэг даатгалын компанид гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа үед яг ковидын үе ингэж өнгөрч таарсан юм билээ. Тэр үеийг ер нь яаж даван тоолоо? Стратеги ямар бодлогоор явуулав? За олон жил ч яхаа бас тэгээд нэг хэсэг хугацаанд бас даатгалын компаниудад ажиллаж байсан. Тэр үед нэг ковидын үе таарч чинь уусаа бүх нийтрэл барьц алдчихсан шүү дээ. Эдийн засгийн хэцүү нөхцөл байдал. Тэгээд одоо хамгийн гол юм бол ажилчдыгээ тогтоон барих нь нэгдүгээртөж таараа тийм ээ. Байгууллага гэдэг чинь хүмүүсийн чухал гол элементүүд. Тэгэхээр хүмүүсийг ажил олгогч нар том байгууллагууд бол ялангуяа номын хоолтонгийн хувьд бол жишээлбэл ажилтгаа цалингийн өгөөд ковидын үе тийм борлуулалтгүй таг болчихж байгаа хүмүүс зөндөө ажилчид байгаа шүү дээ. Тэгэхэд бол аваад гарч исэн бас тэрэнд бол талархалтай байдаг. За тэгээд бас ер нь зүгээр миний анзаарснаар бол угаасаа бүх салбарынхныг л бүгд дээр ингэ технологижуулах тийм ээ цахимжуулах шахалтуулж өгсөн шүү дээ тийм ээ. Тэгэхээр бол ялангуяа даатгалын банкных нь байна уу санхүүгийн салбарынх нь байна бүгдээрээ л цахим руугаа анхаарахыг дэлхийн нийтээр сануулад өгчлөө шүү дээ. Тэгэхээр технологийн мэдлэгтэй хүмүүс бол тэр чиглэл дээр бол айгүй сайн үүрэг ач холбогдлыг харуулж байгууллагуудыг тийм ээ одоо ирээдүйн чиг хандлага руу нэгдүүлэхэд нэг алхам илүү шахаад өгчихсөн тийм ээ ташуур өгчихсөн. Тэгэхээр технологийн мэдлэгтэй хүмүүсийг бол би жишээлбэл тухайн үед бол бүр их анзаарч үнэлж ийсэн. Тэгэхээр одоо ер нь зүгээр одоо миний саяны хэлдэг тийм ээ өөрийнхөө 25 та үе дээрээ юу гэж зах байсан бэ гэвэл технологиг судлаа програмчлал тоо тийм ээ энэ чиглэлээрээ судлаа. Тэгэхээр одоо зүгээр хамгийн захимжиж байгаа дээр тэр чиглэлийн хүмүүсийг одоо илүү одоо ажиллаж байгаа хүмүүсийг бол би баяр хүргэмээр байна тийм ээ суралцж байгаа хүмүүсийг тэрнээс одоо бас ингээд шинээр мэргэжлээ сонгох гэж байгаа төгсгдөж байгаа хүмүүстэд бол хийлгээд бол тийм ээ миний хувьд бол захиул одоо жишээл би өөрөө жишээ нь аппликейшн бичих санаа нь одоо ингээд алхам дотоод ингээд явж байгаа толгойд зөндөө орж ирдэг баг тийм энийг захимжуулчих энийг апологчих юмсгээд тэгэхээр яг хэрэгтэй яг өөрийнхөө 25 та биш бүр 15 таад байхад намайг ингээд 15 таадаа юу байхад юу зөвлөх байсан бэ гэх юм бол би тэгж одоо жишээлбэл мэргэжлээ сонгох байсан гэдэг хэлэх гээд л да. Тэгэхээр тийм хүмүүс бас залуучууд бас анзаарч одооноос бас оройтог бол бодоорой тийм ээ. Технологийн чиглэлийн ялангуяа IT чиглэлийн програмчлал чиглэлийн хүмүүс бол хамгийн илүү сонирхолтой боломжтой байхаар байгаа шүү гэдгийг хэлье. Худалдаанд цахимжиж гин тийм ээ e-commerce илүү хөгжиж байна. Тэгэхээр санхүүгийн үйлчилгээ ер нь эрүүл мэндийн үйлчилгээнээс бусд нь бараг л цахимжих гэдэг юм шүү л гэж анзаарах байна тийм ээ. Аялал жуулчлалын энэ төр бол угаасаа зайлшгүй биеэр явж ил үзнэ гэтэл тэр үйлчилгээг чинь хаанаас ч дэлхийн хаанч явж ирсэн бас үйлчилгээнүүдийг аялаад явж байхдаа даатгалынхаа үйлчилгээг бүх үйлчилгээнүүдийг авдаг байх хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр ерөөсөө 2-3 төрлийн үйлчилгээнээс бусдыг бүгдийг цахимжуулж болохоор л харагдаад байгаа. Тэгэхээр асар их ирээдүй биш үү гэдэг залуучууд захив. Тийм ээ. Тэгэхээр залуучууд код бичих, IT технологийн тал руугаа илүү сайн суралцаарай. Заавал мэрэгчлэр нь төгсөх албагүй шүү дээ, тийм ээ. Өөрийнхөө мэрэгчлээ хажуугаар давхар нор чадварыг заавал суулгаарай. За ер нь тийм шүү дээ, тийм ээ. Суралц боломжтой байгаа шүү дээ. За тэгэхээр гүйцэтгэх удирдлагын төвшөнд ер нь юм хүмүүс очихын тулд ямар ур чадваруудыг эзэмсэж ингээ шатараатай ер нь явах хэрэгтэй болов. За түрүүн хэлдэг нэг юуны харилцаа хандлагын нээлттэй ажиллах хэвээр нээлттэй байх тийм ээ багаар ажиллах энэ төр гэж ярьж байгаа гэдэг ур чадварууд байх. За мэдээж хэл ус нь бол угаасаа 1-2 хэл бол угаасаа шаардлагатай болсон байна тийм ээ. Тэрнээс дэшигээл ярьдаг болсон байна л да. Тэгэхээр илүү технологиг нийгмийг сайн мэдэрдэг тэр чиглэлийн ур чадвартай ялангуяа түрүүний хэлдэг штэ интроверт биш шүү тий аль болохоор нээлттэйгээ чөлөөтэй харилцаж байгаа ерөөсөө л одоо коннект уулзалтуудад сайн явдаг тийм ээ ийм чиглэлийн харилцаа шинэ боломжуудыг ирэл хийлдэг нээлттэй хүмүүстэй илүү одоо харилцаа холбоосоо үүсгдэг тэр чиглэлийн хүмүүс л тэр чиглэлийн хувийн хандлагатай хүмүүс илүү амжилттай яваад байгаа мó гэж бас анзаарагдаад байна. Тэрнээс бол би бас одоо өөр нэг юм бол анзаарахгүй байна. Тэгээд бусдын л одоо урдын л адил одоо мэдээж
мэргэжлийн тухайн мэргэжил дээр олон жилийн туршлагатай гүйцэтгэх удирдлагууд манай одоо Япон шиг л төрийн албанч байна уу, хувийн байгуулагч байна уу, туршлага бас ур чадварыг бас аль болохоор мэргэц зарчмаар явдаг байхыг бас илүү зүгээр санагддаг шүү. За тэгэхээр удирдлагын нүдээр харахад одоо энэ орж ирж байгаа шинэ залуучуудад ер нь ажиглагтаад байгаа нэг сул тал юу вэ? Ер нь нийтээрээ нэг юм шүү гэж хэлчихээр. За сул тал харьцангуй гайгүй хуу. Одоо бүр л зөвхөн нийтдээ ганц нэг л анзаардаг болохоос нийтдээ бол бид нар бол ажил хөдөлмөр эхлэх дээр бол угаасаа дандаа их гараад байгаа гэж боддог. Тийм үү? Илүү юугаа байгууллага надад би байгууллагад одоо юу өгч чадах вэ те, байгууллагаас юу авч байгаа вэ, цалингаа авахын тулд одоо заавал халуудлагаар биш сэтгэлээрээ ингээд ухамсараараа төлөвлөгөөгөө өөрөө ухамсарлаад хийж байгаа чиг хандлагууд бол 10-20 жилийн өмнөхөөс бол ямар ч илүү болсон. Тий, би бол тэгж анзаараад байгаа. Тэрнээс бол нэг арга цаасан тийм нэг цалин авах гал ингээд явж идэг байсан үеийн цаг үйл ер нь үүр болцсон би бол тэр тал дээр бол гайгүй гэж бодож байгаа. Зүгээр яг илүү жоохон нэг уян хатан зүйлүүд байх тал дээр л илүү залуучууд илүү баг хүсэхээс илүү баг шаардах тал руу болцсон юм шүү тийм ээ. Заавал одоо зарим нь заавал гэрээсээ ажиллачаар юмыг гээд хийж байгаа бол бас л тэр нэг барагч зүг бахаа да. Тэгэхээр удирдлага залуучуудаас нэлээд сонсож цагуудыг тохируулж ажиллах хэрэгтэй болж байгаа юм тийм үү? Тийм. Тэгээ зарим шаардлагатай ажлуудыг зарим цагт бол зарим нийгмийн цаг үеийн мэдрээд ажиллуулах хэрэгтэй бол уян хатан байгаад цахимаар хийхээр ажлуудыг юу бол бараг зарим цахимаар нь гэрээс нь ажиллуулад хийж байгаа тийм. Иймэрхүү уян хатан илүү уян хатан л байхыг өөрсдөө шаарддаг болсон юм уу? Тэрийг дутагтаад талах юм уу? Бас өөрийнхөө хүсэл сонирхлыг хилээд явж байгаа нь бол нэг буруу биш яах вэ бас. Тэгэхээр одоо шинэ үеийн залуучууд одоо тэгээд бас олон жил ажилласан хүмүүс байгаа тийм ээ. Удирдлагын дор ингээд олон насны янз бүрийн хүмүүс байгаа. Тэгээ энэ хүн болгоныгоо сэтгэл ханамжтай доктортой ажиллахын тулд удирдлагууд ер нь яг юун дээр анхаарах хэрэгтэй болов? За одоо тэгээд анзаараад байхад бол цалинг бол айхтар ярих болцсон юм байна тийм ээ. Харьцангуй зүгээр одоо яг өнөөгийн нөхцөл байдал болохоор хүн олдохгүй байна гэдэг ажиллагчид олдохгүй байна гэдэг ингээд яриад байгаа нь зүгээр нийтдээ бол боловсон хүчний дутагдалд орсон байгаа шүү дээ манайс Монгол улс бол тий. За залуучууд энэ төрөлтийн тоо багсантай ч холбоотой байх ажил олгогч нарт бол ажилтнууд бол айгүй хэрэгтэй байгаа юм байна. Тэгэхээр тэд нар дээр бол цалин бол харьцангуй нэг асуудал биш болсон болоо дараагийн сонголтууд ажил олгогч нар зөндөө байгаа учраас тэгэхээр ажлын байрны хамт олонны уур амьсгал айгүй чухал болсон юм болоо гэж миний хувьд анзаарч байна. Тэгээд одоо саяны хэлдэг тэр нэг жоохон уян хатан байх зүйлүүд дээр бас илүү их. Одоо жишээлбэл зарим байгууллагууд ч одоо 5 богд энэ төр чинь бол ажлын цаг нь угаасаа 7 цаг юм билээ шүү дээ тийм ээ. Зарим байгууллагууд бол ажлынхаа нэг өдрийг нь одоо цагмаар гэ тий. За зарим даатгалын компаниуд ч маань гэсэн тийм байсан. Тэгэхээр энэ чиглэл рүүгээ л ингээд ороод ахаар илүү боломжийг олгосон болчиход байгаа юм. Тэрнээс ямар ч сан бол миний мэдж байгаа бол цалин бол учиргүй бол биш болсон байлээ шүү. Тэгэхээр байгууллагын уур амьсгал тий. Тэгээд харилцаа ах нь шүү дээ тийм ээ. За тэгэхээр Монголын даатгалын зах зээлийн холбоо маань бол одоо олон холбоодууд болон гадны байгууллагатай хамтраад awards insurance awards гэлээ тий. Одоо зохион байгуулсан. Энэ талаар нэг дэлгэрэнгүй ярьж өгч та. За манай Монголын даатгалын зах зээлийн холбооноос бас бусад холбоодуудтайгаа зарим нэг даатгалын компаниудынхаа бас тулцаа дэмжлээд тэгээр сая Insurance Awards 2025 гэдэг анхны даатгалын салбарын шилдэгүүдийг шалгаруулах. Ерөнхийдөө зүгээр өмнө бол шинжилгүүдийг хийж исэн, шилдэгүүдийг шалгаруулж исэн. Гэхдээ тэр нь яг ийм нэгдсэн аргачлалтайгаар нэг аргачлалын дагуу ялангуяа олон улсын Invest гэдэг олон улсын рейтингийн том байгууллага байдаг. Тэднийхээс арга аргачлалыг нэвтрүүлээд одоо анхны даатгалын салбаруудынхаа шилдэгүүдийг шалгаруулсан байгаа. Яг awards дээр зориулсан шинжил биш гэхээс илүүтэйгээр awards дээр илүү төвлөрсөн. Давхар бол зарим нэг байгууллагууд бол шинжилгээ тэмдэглэсэн л дээ. Ийм нэг том арга хэмжээ болоод өнгөрсөн бас талаар бас мэдээлэл өгчээ. За энэ дээр бол бүхэл даатгалын компаниуд оролцлоо. Бүхэл ялангуяа даатгалын байгууллагуудын салбарынхны
одоо C түвшнийхэн буюу ахлах түүнээс дээш газрын дарга нар гүйцэтгэх захирлууд удирдлагууд оролцсон 300 төгсөн 260 70 хүний оролцсон юм том арга хэмжээ зохион байгуулагдсан гэдэг талаар мэдээлэл өгье. Тэгээд ер нь бол шилдэгүүдийг дандаа хувь хүмүүс ажилтнуудыг урамшуулах талаасаа хийсэн маш их зүг боллоо тийм ээ. Тэрнээс шилдэг компаниудыг шалгуулаагүй. Ер нь бол зүгээр бас эн чинь цаанаа хувь хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр хувь хүмүүсийг л урамшуулах нь илүү зүгээр шилдэг менежерүүд гэхээр шилдэг нөхөн төлрийн ажилтан, шилдэг борлуулалтын, шилдэг арын албаныхан гэж яддаг юм уу те. Шилдэг хувь хүмүүсийг урамшуулъя гэдэг талаараа бид нар зохион байгуулагчид ярилцж байгаад шалгаруулсан. Бас тэгээ шагналыг үн цэнтэй цомдаасан үн бүхий зүйлээр мөнгө шагналаар бас шагнаж урамшуулсан. Бас тэр бол бас байх ёстой том урамшуул тийм ээ. Тийм байлаа. Тэгээд энэ арга хэмжээ бол маш гоё болсон. Анх удаа зохион байгуулж байгаагт тийм ээ. Тэгээд дадлын салбарын шилдэгүүдээ бол тухайн үед тодруулсан байгаа. Энд цааш жил болгон зохион байгуулахаар төлөвлөгдөж байгаа юу? Жил болгон зохион байгуулахаар бид нар ярилцж байгаа. Тийм. Тэгэхээр одоо залуучууд маань илүү их хичээж ээж те бас олон улсын юм шагналыг бас авах боломжтой болох нь тийм ээ, шалгууртай. Тийм. За тэгвэл санхүү банк даатгалын салбарыг залуучууд сонгож ирэх гол шалтгаан юу вэ? Төгсөгчдийн үед ярьж байгаа юу? Одоо ажиллаж байгаа хүмүүс нийтэд нь ярьж байна. Одоо ер нь аль салбар руу орж ажиллах уу? Аль нь ирээдүйтэй бол гэж ингэж бодож байгаа залуучууд. Яг би зүгээр ингэж боддгийг. Одоо ажиллаж байгаа удирдлагын түвшнийхнийг харж байна. Дадлын салбартай. Манай энэ дадлын салбарт бол ямар ч ур чадвартай мэргэжлийн чиглэлийн хүмүүс орж ирж ажилладаг. Их универсал одоо мэргэжил байгаа. Тэгээд тэр дотроо хараад байхад банк санхүүгийн салбар ялангуяа банкирууд аягүй их орж ажиллаж байна. Удирдлагын түвшинд буюу C түвшинд Сионроос аваад үзэхэд одоо 3-1 нь банкирууд байна. За асар их санхүүгийн мэдлэг шаардсан өндөр мэдлэгтэй за мэдээж банк гэдэг бол бас л олон жил манад бас мөнгөний зах зээл банкны салбар бол бас нэлээд хөгжил дэвшил дэлхийн түвшинтэй харьцуулахад бол дэлхийн түвшинд очсон гэж үздэг шүү дээ. Бас нэлээд сайн боловсрсан механизм тийм ээ. Тэгэхээр ажилтнуудыг бол бас чамбай, нягт хариуцлагатай байлгадаг тийм ээ. Тэгэхээр удирдлагын түвшинд ажиллахад бол энэ салбарын ажилгчдын ур чадвар бол маш хэрэгтэй байгаа нь орж ирж анзаарч байна. За араас нь бас Неабо суурьтай эдийн засгийн санхүүч нар бас айгүй их ажиллаж байна. За тэгээ 3 дугаарт бас технологийн чиглэлийн ялангуяа сая IT технологийн чиглэлийн программистууд бас нэлээд бас удирдлага төвшөнд бас 2 ч дадлын компани удирдлага төр байна. Тэгэхээр ингээд анзаараад тэгэхэд бол янз бүрийн чиглэлийн хүмүүс бол ажиллах боломжтой. Тэр дотроо санхүү, банк, Неабо, IT чиглэлийн хүмүүсээ бол дадлын салбарт их амжилт гаргадаг шүү. Тэр хүмүүс бас сонирхоод үзээрэй гэж бас нэг уриалмаар байна. За тэгээд одоо жишээлбэл нийгмийн аль чиглэлд одоо эрсдэл их байна. Одоо жишээлбэл юу гэдэг би жишээлбэл иргэний нисхийн салбарыг бол мэдэхгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр нисхийн чиглэлийн хүмүүс бол одоо жишээлбэл инженер чиглэлийн хүмүүс бол инженерийнхээ эрсдлийг сайн мэдж байгаа учраас тийм ээ. Энэ чиглэлийн даатгалын бизнес руу айгүй их орж ирэх тийм ээ. Одоо юу гэдэг замын талаар замын дуршигтай хүмүүс нь эрсдлээ сайн мэднэ шүү дээ. Тэгэхээр салбарынхаа эрсдлүүдийг айгүй сайн мэддэг хүмүүсийг би бас уриалж энэ салбарт орж ирээд шинэ бүтээгдэхүүн одоо гаргаж ирж одоо даатгалын салбарт дадлын компаниудтай хамтарч ажиллаач дадлын салбарт join хийж орж ирээч гэж бас уриалмаар байгаа. Тий, тэгэхгүй бол одоо жишээлбэл яг салбар болохоор одоо нэг цөөхөн баригдмал нэг за нэг дэлхийд бол одоо даатгалын компанид бол асар их олон дадлын бүтээгдэхүүн байдаг гэж үзэх юм бол манайд бол нэг таланч одоо бий болж амжааг байгаа гэж үзэж болно. За олон дадлын бүтээгдэхүүн дадлын компаниуд байгаа. Гэтэл цаана нь одоо нарийн мэрэгжлийн хүмүүс нь дуршигтай хүмүүс нь эрсдлийг анзаараад дадлын бүтээгдэхүүн болгоод ороод ирч чадах юм бол асар их бүтээгдэхүүнүүд байгаа. Бид нар бол дадлын компани одоо 1300-аад ажилтан болохоор тэднийг бас анзаарахгүй тийм өчнөө эрсдэл байхад даатгалын эрэлт хэрэгцээ шаардлага байхад анзаарахгүй явж байгаа салбарууд бас байгаа шүү дээ тийм ээ. Тэр талаас. Тэгэхээр заавал даатгалын ангид сурч төгсөөд ингэж орж ирэх биш тийм. Уул уурхайн салбарт ажилладаг. За нисэх одоо бүрэлдэхүүнд ажилладаг. Эмч ч гэсэн тийм даатгалын компанид орж ирээд энэ шинэ бүтээгдэхүүнүүдээ ингэж гаргаад илүү мэргэжлийн болоод явах боломжтой байна тийм ээ.
Тийм. Даатгалын мэрэгжлийг эзэмшнэ, даатгалын мэрэгжлийн ангиуд бол байгаа тий. Санхүү эдийн засгийн сургууль байна, МУИС байна тий. Даатгалын ангиудад бас суралцсан хүмүүс бол айгүй их давуу талтай юм. Бас ерөнхий зарчмаа ойлгож байгаа учраас тэд нар чинь бас л нөгөө нэг товчлцсан байгаа хүмүүс гэсэн үг шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр салбарт бол их илүү амжилт гаргадаг л да. Гэхдээ л нарийн мэргэссэн хүмүүс одоо саяны хоёлаа ярьдаг даатгалын салбарынхны бидний анзаараагүй асар их олон эрсдлүүд, хохирлууд энэ тэнд бий болж байгаа. Тийм ээ. Тэгэхээр даатгуулах эрэлт хэрэгцээ тэнд байгаа. Тэр хүмүүс нь бас орж ирэх боломжтой байдаг. Ялангуяа би IT технологийн хүмүүс бол угаасаа аль салбар руу орж ирсэн тийм ээ. Ялангуяа манай даатгалын салбарт ороод ирэх юм бол бас асар их боломж байгаа шүү гэж хэлээ. За тэгээд сүүлийн асуулт ер нь даатгалын салбарын мэрэгчлэтнүүд хэрэг олон байгаа. Миний бодлоор бол ер нь цөөхөн байгаа. Ялангуяа актуарч нар бол цөөрөөд энэ залуучууд их цөөхөн сонгож орж иж байгаа. Олон улсын шалгалт малгалт өгдөг гэх тээ. Энэ дээр ер нь бид нэр яаж ажиллах хэрэгтэй юм болоо? Яаж тэр залуучуудыг татах вэ? За яг даатгалын компаниудад одоо чинь даатгалын салбарт аваад үзэх юм бол энэ нарийн тооцоол, математик тооцооллуудыг хийдэг, тэ эрсдлийн үнэлгээ хийдэг, урт хугацааны нөөцийн сангуудыг тооцоолдог, хураамж нь ямар түвшинд байх уу гэдэг скоринг хийдэг тийм ээ. Ийм одоо нарийн мэрэгжлийн хийдэг андеррайтер гэж байна, актуарч гэж байна тийм ээ. Энэ мэрэгжлийн хүмүүсийн ур чадвар хэрэгцээ бол асар их шаардлагатай байгаа даа. За ялангуяа амьдралын даатгалын компани буюу урт хугацааны даатгалын компаниудад бүр их дутагдaltaй байна. Тэгэхээр эдгээр бол одоо бас нэг талаасаа ойрын хугацаанд энэ чиглэлийн хүмүүс бол өндөр цалинтай юм ур чадвартай хүмүүсийн эрэлт хэрэгцээ их байгаа даа. Тэгэхээр энэ залуучууд бас анзаарах хэрэгтэй. Мэдээлэл энийг подкастыг сонсож байгаа математик санхүүгийн мэдлэгтэй мундаг залуучууд байх юм бол асар их боломж байгаа шүү. Энэ компаниуд руу хандаад үзээрэй гэж бас хэлмээр байна. За цаашлаад ерөн зүгээр одоо хууль эрх зүйн шинжилэл бас манай даатгалын салбарт яригдж байгаа. Энэ хууль эрх зүйн шинжилгээний нэг хуулийнх нь одоо нэг том бүлэг нь өөрөө актуарч нарт чиглэсэн бүлэг орж ирэх гэж байгаа. Тэгэхээр актуарч нарыг одоо ялангуяа манай санхүүгийн зохицуул хороо бодлого боловсруулагч зохицуулагч байгууллагуудын зүгээс бас энэ талыг их дэмжиж байгаа бодлого орох гэж байгаа. Энэ талаар бас одоо агуулгыг хэлэх юм бол актуарч буюу одоо энэ даатгалын компанид ажилладаг даатгалынхны одоо компаниудын эрсдлийн үнэлгээг хийдэг харилцагч нарын одоо өмнө одоо төлөвлөрийн чадвартай байх даатгалын компани урт хугацаанд амьдрах чадвартай байх энэ тооцоолыг хийдэг хүмүүсийг дэмжсэн зохицуултуудыг оруулж ирнэ. Эднийг хараа тусаар даатгалын удирдлага захирлуудаасаа тийм ээ хараа тусаар буюу өөрөө яг бие даасан шинжилгээ хийгээд хэрэглэгч даатгуулагч талаасаа ч хараад даатгалын компаниг ч гэсэн одоо урт хугацаанд sustainable байх тэр тооцоолыг хийж чадах тийм хүмүүсийг чадж байгаа хүмүүсийг бол айгуу сайн дэмжсэн заалтуудыг оруулж өгж байгаа юм хувьлууд гарах гэж байгаа шүү. Тэгэхээр даатгалын салбарт актуарч гэж мэрэгжил жишээлбэл хамгийн их шаардлагатай байх нь байна. Тэр нь математик санхүүгийн мэдлэгтэй ур чадвартай байх юм бол таны тооцоол хийж чадах тийм мэрэгжил байх нь тэрийг одоо бас хууль эрх зүгээр дэмжиж бас бодлого гаргах гэж байгаа юм байна шүү гэдэг бас мэдээлэл өгч байгаа. За тэгэхээр нэлийн ирээдүйтэй мэрэгжлэх юм бол бас актуарч байж болох юм байна тийм ээ. Олон улсад бол цалингийн одоо ранкаар бол 2-т 3-т явдаг мэрэгжил байгаа. Тэгэхээр маш өндөр болно шүү. Бас энийг залуучуудад бас захиж хэлье, судлаарай. За баярлалаа. За манай подкастэнд хүрэлцэн ирээд өөрийн дуршлага мэдлэгийг бидэнтэй хуваалцсан танд маш их баярлалаа. Энэ хүртэл үзсэн та бүхэнд маш их баярлалаа. Дугаартаа лайк, subscribe дарахаа битгий мартаарай. Дараагийн дугаараар уулзтлаа. Тэр баяртай. За баярлалаа.